За сайн байна уу? Сайхан хаварчиж байна уу? За сайхан аварч чинь хаа сайхан аварч чинь. Оо сайхан хаварчиж байна. За их орноор маань сайхан хавар одоод. Өө тийм дэлгэр сайхан хавар болж чинь ханшнэ гэд Мм. хаврын өөр авчихсан байж байна. Улаанбаатар хотод. Тийм байна. Хаврын өөр ороод дэлхийд илэгнээд. Энэ сайхан үеэр уран бүтээлийн ол зомог ихтэй байна уу? Сүүлийнх нь мэдэнэ соёлоо хөрөлдөнө эхлэл. За тийм уран бүтээлчүүн тэгээд ер нь ол зомггүй байвал өөрийгөө тэгж хэлээд яах вэ тийм ээ. Тэгээ ямар ч ийсэн олон түмэндээ тустай бас хөөрхөө бүтээлүүд хийж байна. Хувийн уран бүтээл гэж бас ярьдаг. Тэрийгээ бас алгуурхан явуулж байна. Тийм тэгээ ер нь мэрэгжил маань өөрөө зураач болохоор байнга л зурнаа. Яг гүмбэр нэртэй хөрөлдөөний маань 88 дахь ертөнц та байгаа. Тэгээд энэ мөч хорон битээрээ хөрөлдөх мөч хорон бол таны ертөнц. Тэгээд энэ сайхан Ямар гоё дата тоон дээр байсан. хайда тийм байгааз. Тийм ээ. Тэгээд энэ сайхан бэлэгтэй тоон дээр мэдээ орж ирсэн. Тэгээ хоёлаа Монгол зургийн тухай энэхүү Монгол зураг гэдэг том айс ав руу яагаад хөтлөөд оров? Мөрөөдөлтөнд дагуулв уу? Авиас бэлгийн дагуулв уу? Ээж аав дагуулв уу? Энэ сайхан ертөнц рүү миний дүү яаж орсон бэ? Энэ түүхээс нь хоёр дахь. За. За мэдээж хэрэг цэцэрлэгт байхад миний энэ гарын дүүтэй авиас ер нь илэрсэн гэж ойлгохтой. Тэгээд ер нь бол анхны маань багш Батбаяр багш гэж хүүхдийн ордны мундаг багш маань байдیں۔ Өөрөө уран бүтээлч, судлаач, каллиграфч. Олон жил олон сайхан хүүхдүүдийг уран бүтээлийнхэн тэр жигүүрээ нь ургуулж өгсөн багш. Би ч гэсэн тэр багшаараа ер нь бол хамгийн анхны зургийн маань ер нь аав усыг зааж өгсөн багш маань гэж хэлж болно. Тэгээ ээж маань хөтлөн оруулж 2 дугаар ангиас минь ер нь 10-аад төгсдөл маань ер нь тэр багшийн заавар болон тэр сайхан хүүхдийн тэр гэгээхийн ертөнцийг үзэх үзлээ маань тэр хүний ер нь угаар бий болсон. Тэр цаг хугацаанд би чинь нөгөө Монгол үлгэр домог туйлс тийм зүйлүүдээ ингээд ер нь хүүхдийн ордонд байхдаа үзэсгэлэн гаргаж исэн 2 удаа. Тэгээд мэдээж хэрэг хүүхдэд урам зориг буюу тэр медаль гэж ирдэг. Тэр бол цаашлаад ерөнхийдөө миний авиас чадварыг бас нэг тодорхойлсон. Тэр юмдаа илүү дуртай болох болсон. Тэр сэжвэр маань тавигдсан. За тэгээд төгсгөлөг урлагийн сургуулийн Монгол зургийн ангийг сонгож орсон байдیں۔ Яагаад тэгэхээр миний тэр хүүхэд байхдаа тархиндаа суулгасан зүйлтэй хамгийн ойр мэрэгжил. Тэгээд яг тэр эртний урлаг, угсаатны зүүн судалгаа, за дээрэс нь Монголд сэрэхгүй, Монгол ахуй тэр Монгол ер нь урлагийн уран зургийн онцлог нь хамгийн илүү зааж болох хүч анги тэр анги маань байсан юм аа. За тэгээд тэр багш 2009 онд одоо Монгол зургийн нийгэмлэгийн тэргүүн Нямхүү гэж багшийнхаа удирдлаганд ор бас 4 жил суралцж төгсөөд тэгээд ерөнхийдөө яг уран бүтээлчтэй тэр ертөнц рүү орох одоо миний бэлтгэл ажил ерөнхийдөө тэгээд одоо хувийн хэмжээгээр ер нь бол дууссан гэж хэлж болно. Тэгээд цаашдаа яг уран бүтээлчтэйгээ тоогоонд амьд үлдэж чадах нь гэдэг ганц биеийн сорилт тэр цагаас эхэлсэн. Тэр том хүн хэцүү шалгуур мэдээж тэнцсэн. Тийм ч учраас монголчууд одоо тэр нөгөө зургийн үзэсгэлэн гаргаад таны Маяра гэд тэр брендийн одоо бэлэг тэмдгийг болоод монголчууд бүгдөө мэддэг. Тийм үү? Одоо тэр хүмүүс хэрэглээд дэвтэр одоо бүсгүүчүүд гоё алчуур гэх мэт. Тэгээд тийм одоо би тантай амин сүнсний тухай ярих гэдэг юм л да. Хүмүүс онгод гэд яриад идэг те. Тэгэхээр энэ мэдээж өөрөө Монгол зургаас судлаад бүх талаас нь угсаатны зүй, археолог, за тэгээд ямар нэгэн ажилд ингээд гүн ороод ирэхээр хүн өөрөөсөө судлаач болчдөг. Тэгэхээр та тэр угсаатны зүй, археолог тэдгэрийг судлаж байж тэр нарийн зураас тэр нэг үүлэнхээ яаж гарч ирэх вэ гих мэтчил ингээд судлаад тодорхой хэмжээгээр судлаад уншаад байхад маш нарийн байдгийн бэ гэж бодсон. Тэгэхээр яа харах байхгүй ямар нэгэн бүтээл гаргах гэд маш их судалгаа ордог баг. Энэ талаараа яриад тэгээд тэгж судлаж явж хахад Монгол уран зургийн амин гол чухал зүйл нь юу юм бэ? Амин юу юм бэ? Зүрх нь юу юм бэ гэж танаас одоо асуувал та хэрхэн хариулах вэ?
За та мэдээж өөрийнхөө хэмжээнд л хариулж чадах Мм. бах. Би бас яг энэ агуу томын үндсэн айс авыг дан ганц одоо өөрөө тодорхойлоход миний оюуны болон туршлагын чадмар дутна. Гэхдээ одоо чи би 13 оноос 25 он гэхээр ер нь бол 12 жил яг энэ мэрэгчлэрээ дагнаад явчихлаа. За дунд нь их баг хэмжээний хүмүүстэй хамтарлаа. За таны хэллэгээр тэр брэндүүдийн нүүр царайг бас хийлээ. Гээд ингээд судлаад явж байхад ер нь бол одоо цаг хугацааны ирэхээр одоо бүх юм технологитой хослуулж гин AI хиймэл оюун ухаан гэж гарч ирж гин эдгээр зүйлсэд донд бас бидний нөгөө нэг амин гол сүнс гэдэг зүйл ингээд алгуур дийлдэд байх бас нэг тийм эрсдэл байгаа. Яг хөө мэдээж хөгжил бол сайн боловч хөгжиж явж явах цаг хугацаанд бид нар өөрсдөө Монгол тэр ахуй болон цаг хугацаа өвгдөө эцсийнхээ тэр сүнстэй холбоотой бүхий л тэр урлагийн одоо нөгөө өв гэж ярьдэн штэ. Тэр өвөө ямар ч байсан би тодорхой хэмжээгээр тээж байгаа гэж боддог энэ мэрэгчлэрээ. За тэгэхээр тэр цаг хугацаанд надад юу мэдрэгдэж байна? Тэр гол амин сүнс нь юу юм байна гэдэг тэр одоо тэр тэнгэрийн ч гэх юм уу окторгойгоо тэр нэг өөр нэг долгионоор мэдрэгдэн штэ. Ийгээд явж явах хугацаанд за тийм тэгэхээр яг тэр гэж хэлэхэд хэцүү зүгээр хамгийн товчхоноор хэлэх юм бол хүн өөрөө хийж байгаа зүйлээ ингээд маш гүн ороод судлаад эхлэхлээр цаанаасаа бас нэг өөрөө ч биш юм шиг тийм хийгдэд байх тийм нэг процесс явагддаг. Өөрөөр хэлбэл бас нэг тийм улаач маягаар одоо нэг онгод бууны хүтэй тийм. Өөрөөр хэлбэл миний биеэр ингээд өөр тэр ертөнцийн мэдлэгийг бас өвгдөө идсэн тэр оюун санаа ингээд бас багахан хэмжээгээр би тэр долгионыг мэдрэмжийг шүүрч аваад дүрслэх нь өөрөө зураач хүний бас онгодын хэлбэр болоо гэж боддгийг. Тэгээд бас нөгөө төр зүгээр ингээд хүлээгээд байвал юу ч орж ирэхгүй. Яг тэр ахуугаа түүхээ ч гэдэг юм уу сэдвээсээ шалтгаалаад судалгаа хийж явах явцад эхний ээлжийн тэр нөгөө материаллык эд зүйлсийн судалгаа болон түүхэн олдвор юмн дээр түшгэлж явж байхад бүр ингээд дүрслэлийн хувьд мэдээж тэр чинь оюун санааны хийсвэр зүйлийг биелүүлж байгаа гэдэг утгаар тэр мэдээллүүд бас жоохон механик болчихно л доо. Тэгээд яг тэр сүнс гээд байгаа тэр зүйлийг одоо мэдрэхийн тулд явц дундаа ер нь бол өөрөө тэр зураг буюу бүтээл тэр дүр тэр ертөнцийнхөө нэг хэсэг болж иж одоо нэг ясандад нэг транс байдалд одоо орж иж тэр зураг бүтээлийн ер нь ард гарсан тохиолдлууд ер нь бол байдаг. Тэгэхээр тэр нь бол нэг талаараа юу хэлээд байна гэхээр бас нэг тодорхой хэмжээний сахилга бат одоо нөгөө бурхан бүтээхэд бохир агаар оруулдаггүй тий бас ингээд нүдний хар оруулдаггүй гэдэгчлээ ер нь бол тодорхой хэмжээгээр тийм сахилтай нэлээд нэг тийм ертөнцөөс өөрийгөө төвчж тэгж хийгдэх зургууд ер нь байдаг. Тэдгээр зургуудыг бол яаж ч авиас чадвар болон цаг хугацаагаар нухаад үүсвэл хүмүүстэй хамжиж тусалцаад тийм болдоггүй талтай. Шалтгаан нь юу вэ гэхээр тэр амьдлаг тэр сүнслэг зүйлийг гаргахын тулд хүн тэр зүйлтэйг одоо холбоонд орох хэрэгтэй. Тэрийг одоо би хамгийн энгийнээр тэр амь сүнсээ олох зүйлийг ер нь тодорхойлох гээд байгаа. Тэгэхээр тэр яг тэргээд оноох жил хэцүү. Хамгийн гол нь бүтээгдэх тэр процесс дундаа тэр амь сүнс ер нь явагддаг тал байдаг. Тэгээд бүх зүйл дууссаны дараа ч гэдэг юм уу нэг хэд хоног 7 хоног моногийн дараа бүтээлийг тэр харахлаар тэн дээр яг миний өөрөө ухамсартайгаар бас хийсэн юмнууд байханд байгаа байхгүй нэг хэсгүүд бас хүүх ямар сони юм бэ энийг би хийлүү үгүй юу гэсэн тийм юунод орно. Тэгэхээр тэр үед би ухамсаргүйгээр тэр өөрийнхөө уран бүтээлийн ертөнц рүү нэг мэдээлэлээ долгионтой цуг хилцээд байсан гэсэн үг байгаа. Тэгэхээр тэр зүйл дээр нэг уран бүтээл хүч буюу нөгөө үл мэдэгдэх амийн сүнсэн тэндээ явж идэг боловч. Ингэж юм. Урлаг гээд нэг маш том ертөнц ахшиг байгаа. Тэр урлагын тэгээд шүлэг, яруу найраг, уран зураг гих мэтчлэн хүн төрлөختөнд гайхамшигтайгаар заяасан энэ салбаруудын нэг нь таны маань хийж байгаа энэ сайхан уран зураг буюу Монгол зураг. Тэгээ нөгөө
урам зургийг чи харах яруу найраг гэд хүн болгон дэлхийн нийтээр мэддэг. Нээрээд харахад таны бүтээсэн тэр бүх одоо бүтээлүүдийг ингээд хараа зогсож хахад өөрөө өөрийнхөө л хүмүүс толдож уншдаг байх. Тэгэхээр зураг уншина гэдэг нь өөрөө бас их сонирхолтой ажил юм байна гэж надад бодогдсон. Таны бүтээлүүдийг хүмүүс үзээд өөрийнхөө хэмжээгээр ингэж уншичаад хамгийн мартагдашгүй сэтгэгдэл хилжсэн тийм тохиолдол зөндөл байгаа. Тэрнээс та хаваалцав. Бараг санахгүй байхыг бодоход байдгүй болов гэж ахтай. Мгм. Ер нь манай монголчууд ч бас жоо нэрлэхүүч гэдэг юм уу эсвэл бас яг мэдрэмжээ тэгж илэрхийлэх нь яг бүр дотны хүмүүс хэлнэ л дээ. Мгм. Яг мэдээч хэрэг яг нөгөө яг надад нөгөө захиалгын одоо намайг бас ингээ мэрэгчлэр дээр маань амьдруулж байгаа захиалагч нар маань мэдээч хэрэг сэтгэлдээ хэлнэ, шүүмжиж хэлнэ те. Тэгээд яг ерөнхийдөө бол магтаалт хүн болгон дуртай, шүүмжлэл дурггүй те. Гэхдээ нүдээ олсон шүүмжлэл бол зураач үнийг бас нэг төвшөнд ингэж ахиулдаг. Хараагүй үнцгийг бас харцсан те. Тэгчээн бол яг нөгөө тэр зүйлчээ илүү гоё болох гэдэг шүү. Үүсвэл одоо нөгөө өөрийнхөө бас яг хоо зураач хүнд бас нэг тийм өөрийн гэс нэг бардам зам байж ах ёстой гэж боддог. Тэгэхгүй бол бүх хүнээс үгийг аваад байвал чиний юм гэж хаана үлдэх үгүй те. Тэгэхээр яг тэр нарийн шүүлтүүрээр шүүмжээ авна. Тэгээд мэдээж шүүмж авахгүй тулд те авахгүй тулд л сайн хичээж ажиллаад ер нь бол шагналсан сайхан магтаал урамшуулал. За тэгээ хамгийн гол нь тэр хүнийг баярлуулах мэдрэмж дагаад миний тэр бүтээлийг илүү тэр миний бүтээлийг хүүхэд мэт хайрлах тэр анхны тэр одоо хайрын ингээд татах хэрэгтэй. Тэгэхээр би өөрийнхөө тэр цаг хугацаа болон энергийг зориулсан бүтээлээ тэр хүндээ сэтгэл одоо ханамж дүүрэн өгвөл бас нөгөө авсан өгсөндөө үлзэжтэй гэдэг шиг цааш ажил үйлс маань их сайхан бүтээд байх талтай байдаг. Тэгээд нөгөө амнаас ам дамжин гэдэг шиг ам маркетингээр намайг сэтэлчихлээ шүү дээ. Хоёр тал хоёулаа сэтгэл ханамжтай байх нь тийм ээ. Хоёр тал хоёулаа. Тэгэхээр урлаг бол улс үндэстний хувцас гэд. Тэгэхээр үнэхээр л тэр олон урлагууд нийлээд улс үндэстнээ Монгол гэдэг үндэстнийг дэлхийн ертөнцид таниулж байгаагийн нэг нь мэдээж Монгол зураг байгаа. Тэгэхээр та олон газар маш олон байгууллагуудтай хамтарч үзэсгэлэн гаргаж нэгээс эхний нөгөө эхний 3 байрт орж исэн таны тэр ингээд жагсаалтуудыг ингээд бичих юм бол хідэн нөөр унших юм бол овоо хэдэн цаг хором орох юм байлээ. Тэгэхээр би таныг тэр олон үзэсгэлэн тэр олон хамтарсан зүйлүүд хийж яваад Монгол үндэстнээ таниулж явж исэн тэр сонирхолтой ертөнцөөс хуваалцаач гэж хүсэж байна. За ер нь бол одоо хийж байгаа үйл ажиллагаа бараг 190% нь тэр тал руу байна. За үлдсэн 10% нь бол яг бас нэг өөр нэг гоё тийм шивэсний урлаг, дижитал урлаг те ханийн зургийн урлаг гэх мэтчлэн ингээд яг баримлаас бусад ерөн зүйлүүд рүү би ингээд бас орчихсон байгаа одоогийн байдлаар. Тэгээд бас яг залуу юм чинь зөвхөн Монгол гээд бас ингээд хайрцаглагдаад байхгүй тийм орчин үеийн урлаг, орчин үеийн тэр одоо би өөрөө бас кинонд их дуртай. Кино, анимашн за тэгээд ер нь бол бас тийм экзотик фэшн мэшн хүртэл яатсан л явж идэв штэ сонирхцсан. Тийм тэгээд тэр гэдэг утгаараа Монголын үндэсний хувцас одоо ёс заншил бол ерөөсөө тэр аяараа энэ бол миний хувьд нөгөө шахавчгүй онгод одоо бий болох тийм хэрэглөөр болчихж байгаа. Тэгэхээр бас энэнгээрээ мэдээж түшгэлж байгаа гэдэг утгаараа би өөрөө энэ үндэсний урлагаа ер нь бол чадах чинээгээ таниулаад явж идэг. За яг хоо жоохон томоохон далаачтай үйл ажиллагаа гэх юм бол мэдээж хэрэг тэр олон улсад гарч байгаа тэр бүтээгдэхүүн брэнд байна. За тэгээд бас Эрдэнэ твсгээд хэвсний одоо тэр өнгөрсөн жилийн трендийг ерөнхийдөө бол миний зургуудаар тодорхойлсон ч гэдэг юм уу. За тэгээд яг хоо жоохон нэг тийм хов хүн байдлаар ингэж гоё харьцсан тийм хүмүүс ер нь бол бизнесийн тийм талбар руу бас ингээ хөрвүүлэх байдлаар бүтээгдэхүүнүүдэд давхар хийдэг. Одоо мэдээч хэрэг дан ганц урландаа шигдээд өөртөө зөвхөн эртнэстэйгээ байна гэж шигдэж суугаад байж болохгүй нийгэмтэйгээ хүмүүстэйгээ бас аль болох
харилцаа холбоотой байхын тулд би хүмүүсийн бас санаа тэр шийдэл зорилгот нь толгуурлаж бүтээлүүдээ ер нь бас давхар ингэж синхрон хийх маягдлаар хийдэг. Тэгэхээр тийм нөгөө хөтөлбөр мөртөл ер нь явдаг гэсэн үг. Тэгээд бас давхар өөр хүмүүсийн тэр харьцаж байгаа хүн болон компанид эдгээр надад итгэж хийж байгаа тэр бүтээгдэхүүн зураг болно шүү дээ. Тодорхой хэмжээний цаг хугацаа үнэлгээтэй зургийг явц дундаа тэр зүгээр яг миний уран бүтээл одоо хувирчтэй. Өөрөөр хэлбэл одоо яг нэг муугаар ярихад би захиалгын зураг гэж би цэвэрхэн ярих дуртай нөгөө халтуурны ажил гэж ярьдэн шүү дээ. Миний хувьд тэгэж халтуурдах гэдэг ойлголт бол ерөнхийдөө бол үгийн сангаас гараад нэлээд удаж байна. Тийм тэр өөрөөр хэлбэл өөрийгөө одоо юу гэдэг чи өөрийгөө хүндлэхгүй байгаа мó нөгөө хүнээ хүндлэхгүй байгаа мó гэдгийг хувьд тэр уран бүтээл ерөөсөө амьгүй болно, насгүй болно. За яг нэг өнөө маргааш аргацаасан хүнд бол халтурдаад өгөх гэдэг сэтгэл байдаг. Тэгэхээр хүн бол уран бүтээл тэр өөрийнхөө цаг хугацаа энергийг бас давхар чамд итгэсэн хүн чиний нэр хүнд явж байгаа тэр зүйл дээр ерөөсөө чадвал 100% чадахгүй бол тий бүр ингээд анхнаасаа баг ингээд хүнд итгэл төрүүлснээс ерөнхийдөө бол татгалзах бас надад юунууд байдаг. Өөрөөр хэлбэл яг жоохон хадвар авчихлаа тий. Ерөнхийдөө тий. Ерөнхийдөө бол анхны асуултанд хариулахад ер нь бол бүхий л тэр хийж байгаа зүйлүүдийнхээ би эцсийн үзэн үзтлээ яг тэр нөгөө нэг өөрийнхөө одоо сонгосон тэр талбар дээр ертөнцөө дуустал нь эцсийн зураас болтол нь ер нь бол одоо ажилдаг тэгжиж миний дараагийн бүтээлтэй хийх одоо өөртөө итгэл болон онгод маань хөглөгддөг. Тийм. Тэгээд тэр явц дундаа мэдээч хэрэг бүтээл дуусна. Тэгээд тэр одоо зориулагдсан тэр салбар сегменттэй ингээд гараад бүтээгдэхүүн ингээд явхад тэдэр ингээд миний нэрийг дараа нь бастдгүй болохоор би өнгөрсөн цаг үедээ өөртөө үнэнч байснаар баярлалдаг гэх үтэй. Тийм. Хамгийн чухал зүйл тийм ээ. Та их чухал зүйлийг хөндөд их багахан хэмжээгээр яриад орхичлаа. Монгол үг маань өөрөө бүр бүх зүйлийг дэлхий дээр байгаа бүх зүйлийг хэрэгэлдэггүй мөртлөө бүгдийг нь оноогоод хэлсэн байдаг гэдэг шиг тийм гайхамшигтай ариун нандин босхтой зүйлээр за халтурд нь гэдэг үг одоо бидний ярианд одоо бүхий л салбарт байж идэг. Гэтэл тэрний ард захиалагч болоод хийж байгаа уран бүтээл та ч бүр урнаар бүтээж байгаа шүү дээ. Зүгээр нэг ингээд бүхэл зүйлээ чин сэтгэлээсээ зориулах аваас заавал уран бүтээлчд биш багш одоо бүх мэрэгжлийнхэн чин сэтгэлээр зориулахад юм бол тэнд нь амь өөрөө оршоод байгаа тийм ээ. Тэгэхээр амь оршиж хийж байгаа зүйлийг хатуурд нь гэж ярих нь таны эдгээр өөрийгөө эс хүндэтгсэн өөрийгөө хүндэтгээгүй хүн чинь нөгөө уран бүтээлчтэй ямар сэтгэл төрүүлэх вэ? Тэгэхээр тэр хоёрын хоорондох холбоогтой маш чухал сэдв хөндлөө баярлалаа. Үүнээс хойш одоо бусад хүмүүс бидний хоёрын яриаг сонсоод хатуурдана гэдэг энэ үгийг аль болохоор хэрэглэхгүй байх юм бол одоо бүхий л зүйлдээ хийж байгаа их зөв алхам болох нэ. Та тэгэхээр их чухал энэхүү ярианы маань баг амиг нь таамаа сая баг ярьчихсан шүү. Энгийн агуу гэдэг шиг баг амнаас алтэрсэн үг нь амин болцсон биз дээ. Нэрнгээсээ халтурд нь шатна гэсээр байгаа шатсан гэдэг шиг үг өөрөө амттай. Яг тэр зүйлээ энергийнхаа дагуу дуудаж идэг болохоор одоо бол энийг дэлхийн нийтээрээ хүн бүхэн мэддэг болчихлоо. Тэгээ үг дэд түүнийг таньсан мэдсэн ойлгосон ухаарсан тэр бүх зүйлээ бидэрт үгэндээ шингээгээд өгчжээ. Тэрний илэрлэл нь амны бэлгээс аштын бэлэг гэл бид нар нарийн учрыг мэдэхгүй ч гэсэн үеийн үедээ хэрэгэлсээр л ирсэн. Гэтэл тэр нь үнэхээр тийм л гайхамшигтай энергийн хуйлтай байсан байна гэдгийг одоо өстэй цэцэрлэгээсээ эхлээд 80 насны хүртэл дэлхийн нийтээрээ ойлгож байна. Тэгэхээр дэлхийн нийтээрээ сүнслэг гэх буюу дотоод мөн чанарлогоо өнгөрсөн энэ үед 90 үед амьдарч байгаа уран бүтээлчийн хувьд өмнө захиалж байсан захиалагчдын одоо захиалж исэн уран бүтээл одоогийн хүмүүсийн захиалж байгаа уран бүтээл дээр ялгаа зааг танд энд харагддаг уу? За харагдана. Тийм ягаад тэгэхээр хүмүүсийн сэтгэхүй дагаад өөрчлөгдөж байгаа юм чинь сонирхлын дагаа өөрчлөгдсөн шүү дээ. Тэгээд тэр сонирхлыг бас давхар
би өөрөө хүмүүсийгээ дагаад бас сонирхол юм уу тэр юу маань шаардлага нийцхийн тулд би өөрөө бас давхар хөгжөө явах шаардлагатай. Тэгээд ерөнхийдөө бол илүү юу тал руугаа болж ялгаа нь мэдрэгдэж байгаа. Орчин үе тал руугаа гэх юм уу? Яг хөө мэдээч хэрэг яг бүр уламжлалт бүр юм классик байдлаар бүр ингээд тим юмд үнцийг нүгдэг хүмүүс байхад тэр зүйлийг орчин үеийнтэй хослуулж гаргах сонирхолтой хүмүүс байхад бас яг өнөө цагийн орчин үеийн тэр дүр дүрслэл тийм илүү тийм одоо жоохон Холливуд одоо ингээл кинон ингээд 100 жилийн өмнөх кино ямар байлаа өнөөдрийн төвшөнд ямар болчлоо гэдэг шиг тийм уран бүтээлч гэсэн дагаад уран бүтээлч хүн цаг хугацааныхаа тэр хувьслын өөрчлөлтийн салхийг бас тоохгүй өнгөрөөж болохгүй л тийм гэдэг утгаараа одоо би бас нөгөө цаг хугацааны шаардлагаар өөрөө тийм дижитал арт буюу энэ орчин үеийн тийм одоо цахим төхөөрөмжн дээр бас бүтээл хийх шаардлага нэгэн цаг үед гарч исэн. Тэрнгээс бас нөгөө давуу талыгаа олж харж байгаа зөвхөн нөгөө биеэр бодог бас материалын хэрэгцээ илүү цаг хугацаа болон товчлоод өгчих. Яа тэгээд янз бүрийн зохиомж авах ер нь бол хөнгөлөх зүйлүүд маш их гардаг боловч бас нөгөө нэг технологи гэдэг бас өөрөө амьгүй зүйл тэрийг амь оруулж байгаа би шүү дээ. Тэрний хажууд харин нөгөө бас одоо ингээл шорон будаг гэдэг чинь өөрөө бас байгалаас гарч байгаа будаг биерний үүс гэдэг чинь малын үүс те. За тэгээ ус гэдэг чинь өөрөө ингээд дөрөв махбодын элемент. За тэгээд гэдэг утгаараа ингээд одоо би яг хөө жоохон traditional сүүлийн үед яг би уламжлалт тал руугаа би өөрөө бас илүү гол амин сүнсээ бас тээж явах нь бас миний өөрийн бас хийх ёстой зүйл юм байна. Бас нөгөө хэрэг дөрөөж галав дөрөөж хэрэг юу гэдэг лээ? Хөлөө хөлтөх нэ. Нэг бас нэг тэгэх гэж оролцсон үе байдгийн. Тэгээд ерөнхийдөө ойлгох зүйлээ ойлгоод бас давуу тал нь юм байна, сул тал нь юм байна. Гэхдээ нөгөө анх эхэлсэн цэгээ бас мартахгүй тулд анх зорьсон зорилго маань яг юм уламжлалт өөрөөр хэлбэл энэ өв соёл тал руугаа л ер нь бол миний энэ уран бүтээлчийн амьдрал ихний нэг үе маань ямар ч байсан энэ байдлаараа явах юм байна. Тэгээд ирээдүйд цаг хугацаанд би өөрийнхөө бас тодорхой хэмжээний үүргийг биелүүлснээр дараа бас ийш тийш хальтрий гэж бодоод байгаа шүү дээ. Эд батнат болсны дараа тийм ээ. Тэгэхээр танайтайгаа ингээд хөөрөлдөд байж хахад нэг тийм голыг барьсан алтан гац гэдэг шиг амьдралын чиг баримжаа гэдэг шиг таны мөн чанарыг одоо хүн байх, зөв хүн байх, уран бүтээлч байх, амьтай байх гэсэн зүйл яригадад л байна л да битэрийн донд. Тэгэхээр энэнд бол мэдээж ээж аавын бөгөөд гэрээ хүмүүжил нөлөөтэй гэж хүмүүс ярьдаг. Тэгэхээр ийм сайхан хүүг, ийм сайхан уран бүтээлчийг төрж өсгүүлсэн аав ээж нь олон л сургаал бидэрт хайрлсан байгаа. Яг алтан гац болоод таныг яг эр хүн мөн чанартай байх, уран бүтээлч байх, энийг зөв зүйлээсээ хазаахгүй байхад нөлөөсөн үг өгүүлбэр гэдэг юм уу? Таны одоо амьдралдаа барьж ирдэг ээж аавын сургасан тийм чиг шугамынхаа талаар ярил. Хүнд нэг тийм юу байдаг те. Нэр аав маань тэгж хэлээд би аавынхаа тэгж хэлсэн үг намайг дандаа чиглүүлдэг гэдэг ингээд хүмүүст өөрийнх нь дотоод ертөнцид тийм нэг халуун дулаан гайхамшигт зүйлс байдаг. Тэгэлгүй яах вэ? Одоо би 30 гараад явж тэгэхээр ер нь бол хүүхэд нас маань холдоод би одоо хижил нас буюу энэ нас биед хүрэх одоо нөгөө тэр үед ч одоогийн цаг хугацаанд л яг тэр нөгөө хүүхэд байхад хэлж исэн үгнүүдээ утгыг одоо яг ойлгож эхэлж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл жоохон юм төлөвшил маркийн зүйл явагдахаас өмнө би ерөөсөө ойлгодоггүй. Ер нь бол нөгөө хүүхдийн нөгөө нэг эго, супер эго за цаашлаад биеийн үзэл их хүчтэй идэв шүү дээ ертөнцийн дээр. Тэгээ бас тэр зүйлүүдээ нэг тодорхой хэмжээгээр амьдралын туршлагаарч гэдэг юм уу анд найзууд бас ахмад буурал хүмүүсийн үг хэл тэр зүйлийг судлаад өөрөө бас уран бүтээлийн эртний нөлөөлөлт домогтойгоо судлаа явж байхад ер нь бол одоо би ингээд буцаад нөгөө нэг эргэх холбоо гэдэг шиг айхтар тэр нэг шин нарийн мэдлэг тархи руугаа оруулахын оронд өмнө нь сурахгүй ирнээсээ тархины нэг далд тохиолдол төгжигдсэн байсан тэр
зүйлүүд намайг ингээ хөтлөө яваад байгааг ойлгосон л та. Тэгэхээр тэр нь яг таны хэлдгээр нөгөө нэг анх л авч исэн одоо тэр нөгөө амьдралын код буюу намайг ингээд нөгөө түлхүүрсэн анхны түлхүүрүүд ямар байсан тэр хэмжээгээр би өнөөдөр явж байгаа. Тийм яг оноосон үг гэж хэлэхээс илүү жоохон мэдрэмжийн маань хувьд намайг их тийм одоо юу гэдэг чинь би яг хувийн амьдралаа багахан ярьчаад 7 наснда би хагас сүнчин болж исэн баггүй амьдралын тэр 90 бараа хувь тавилангаар ээж маань 7 наснда билевсэрч хоцорсон. Тэгэхээр миний хувьд бол яг аавын ч гэдэг юм уу тийм нүмер нөөлөг бас тэр алчиг үг гэдэг зүйлийг ер нь бол мэдэхгүйгээр одоо цэвэр ээжийн одоо тэр илбэрл тэр зөөлөн сэтгэлийн одоо бас ганцаараа тэр ертөнцийн өөдөөс тодлогдсон тэр эр зоригийн хүчээр би хүн болсон. Тэгээд бас аз болж миний авиас чадвар их багд маань илэрсэн байсан болохоор тэрлүү маань ер нь хөтлж оруулсан хүн маань ээж маань байдаг. Тэгээд одоо нэг дашрамд хэлэхэд ээжтэй бол үнэхээр их баярлж талархаж явдаг. Үргэлж хайртай байдаг боловч тэрийг байн хэлж чаддгүй. Тэгээ ээжтэй би маш их баярлж явдаг хайртай. Ерөөсөө яг тэр үг гэхээс илүү тэр хүн зүгээр л үйлдэлээр бүх зүйлсийг маань ингээд ямар ч хэлсэн нөгөө гадаа гарч гэрт орж юм гэдэг шиг ер нь бол тийм дайчин сэтгэл зүйл надад суулгасан болов гэж боддгийн. Айхтар тийм одоо яг үгээр ч гэдэг юм уу гэхээс илүү үйлдэлээр ингээл намайг ойлгуул бүх зүйлсийг маань ер нь дэмжиж тусалж тэгээд ингээ хүрсэндээ тэгээд яг хоо аавын маань тухайд бол тийм их юу тэмдэглэл их хөтэлдэг айхтар бас нэг тийм одоо социализмын үеийн одоо нэг 80-аад онд 21-2-той тийм хүн байсан гэж бодохоор тэр үед яг социализмын нийгмийн үед тийм айхтар тэмдэглэл бичдэг байсан юм байна. Тухайн хүмүүс тэгээд өөрөө бас их тийм Орос, Герман гэдэг ер нь Европын орнуудаар явсан их тийм жоохон нэг нэлээд тийм сэхэдэн одоо гэж ярьдэн штэ тиймэрхүү мэдлэг боловсролтой хүмүүс тийм хүний бас би нэг цус ген дамжаад бас тэгээд тэр тэмдэглэл энтрийг уншиж хахад яг тэр үеийг ингээд өөрөөр нь мэдрэгдэл тэгээд мэдэрдэг тэр үед би төрчихсөн байсан юм байлаа тэгээд ерөнхийдөө бас нэг хаа нэгтэй нэг амьдралд жоохон хэцүү санагдах үед тэр тэмдэглэлүүдийг уншихад надад дандаа урам зориг өгдөг өдөр болгон өөрөөсөө ямар нэгэн засах юм уу ямар нэгэн амьдралдаа хэрэгжүүлэх шүүмжлэх зүйлсийг бичиж тэгэж ер нь өөртөө шүүмжлэлтэй ханддаг хүн байсан юм байна. Тэрийгэ маргааш нь үргэлж ингэж өөрөө ингэж тэрийгэ мартахгүй сануулж тэр талаараа ингэж бас ирээдүйд хүүхдээ уншина гэж боддог ч байсан юм уу. Тэгэж надад ийм сүнслэг байдлаар тэр сайхан нэг гэрээслэл гэх юм уу та одоо тийм байдлаар би ингээд өөрийн гэсэн судартай тий. Тэгэхээр ингэж жоохон хариулт ингэж хариулах л юутай байна. Илтгэлдэгрэггүй болчихсон байл. Зүгээр. Аавын судартай, аавын яс бол үргэлжид биднийг түшээд байж идэг тийм ээ. Ээжийн бие махбод бол бидний цус ясаар ингэж гүйж идэг. Тэгэхээр эдис улаан цагаас нийлээд сүнс гэж нэг гайхамшигтай ихэмсэг энэ гурван зүйл чинь ам гэдэг зүйлийг бүтээгээд байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд ийм гайхамшигтай тэгээд дэлхийн хувийн нутаг болсон Монголд төрчөөд тэгээд энд хөрс хөдөлгөж хийгээр ингээд би тэгэхэд яриад байж байхдаа хамгийн чухал зүйлийг залуу хүн мөртлөө ингээд бүтээгээд туураад залуу үедээ хойч үедээ бүхэл 3 цагийг холбоод байж байгаа нь өөрөө их хамгийн чухал. Тэгэхээр уран бүтээлч гэдэг хүмүүсийг бол өмнөхөр бишрмээр хайрладмаар зүгээр нэг хий хоосон бахархаад байх биш. Түүний ард энэ хүний ертөнцид юу болоод тэгээд ингээд өсөж өндөгөөд Монголоод хамглаад явж байгаа вэ гэдг нь өөрөө их чухал байгаад байгаа. Тэгэхээр энэ гол чухал зүйлийг л нарийн нандин зүйлийг ойлгох гэж хичээгээд хоёулаа цаахаа хөөрөлдөж чинь. Тэгээд аав ээжийнхаа тухай өөрийнхөө нандин амьдралын тухай бяцхан ч гэсэн ярьж өгсөнд баярлалаа. Тэгэхээр Алтан газас гээд
тэгдэг шиг тэр би хүн нийгэмдээ бүтээлч хүн байх гэдэг дээр л эцэг эхчүүд ер нь маш их анхаардаг юм шиг байгаа юм. Тэгэхээр өөрөө та ингээд бүтээлч хүн болчлаа. За би нийгэмдээ тодорхой хэмжээгээр нөлөөлөд явж гин гэхээр найз нөхөд гэдэг айс ав заавал орж ирдэг. Найз нөхдүүдтэйгээ энэ сайхан зүйлээ одоо тантай холбоотой одоо уран бүтээлчд байна уу эсвэл олон төрлийн найзууд ингээд бүгдөө цуглаад байж захта а үг хэл үйлдэлээрээ бүхэл зүйлээрээ бид нар ингээд нэг тэмдэглэл мөрлөхгүй юм шиг мөртлөө ингээд үлдээчихэд байгаа тий. Тэгээд та нарыг хараад найзууд нь бусад хүмүүс үлгэр жишээ авдаг, ээж аваагаа хараад үлгэр жишээ авдаг шиг. Тэгэхээр найзуудынхаа тухай хөөрөлдөөд найзуудаараа ер нь нийгэмдээ гэхүү бүтээлч байдал дээр та нар ер нь хэрхэн хамтарч ажилладаг вэ? За найз нөхөр бол ер нь маш чухал сэдвд орно. Гэхдээ бас миний амьдралд бас найз нөхдийн одоо сайн болон саар дурсамжууд бас байгаа. Тэгээд цаг хугацааны аясаар хин нь үлдэх вэ? Хин нь зүгээр нэг цаг зур бие биендээ нэг ашиг сонирхлын байдлаар хамт явсан бай гэдэг ер нь бол мэдрэгддэг, харагддаг. Тэгээд тэр утгаараа ер нь бол найз нөхдийн холбоон дээр хүн ялангуяа эр хүнд нөгөө анд гэдэг үг бол их чухал байдаг. Тэр чинь одоо яг хүмүүс бас утгын найхтар ойлгохгүйгээр ингээд андаа гэж ах шиг байна тий. Тэгэхээр тэр бол их нандин үг байгаа. Тэгэхээр ер нь бол хүнд найз олон байж болно. Харин анд бол их тийм үн цэнтэй илүү бүр ингээд чиний ер нь бол заавал тэр удаан цаг хугацаа тулсандаа биш тий. Бас нөгөөтэйгөр чамд бүр ингээд айхтар тийм одоо хэрэгтэй ч юм уу чамаас илүү нэр хүндтэй чамайг ингээд нэг бол аварсан гэдэг утгаараа биш. Ер нь бол нэг тийм хүнд ялангуяа нөгөө эцэг эхтэй ч гэдэг юм уу те бас ингээд өөртөө ингээд эргэлзэх үе гарахад тэр үед тэр найз нөхөд анд гэдэг тийм гоё өөр ертөнц чамайг одоо нөгөө ганцхан үгээр хүнийг босгоод ирдэг бас хүлчж болдог гэдэг шиг тэр нандин үгнүүдийг ер нь бол найз нөхөд хэлдэг. Тийм найзуудтай хүмүүс бол их баярлах хэрэгтэй. Бас ер нь бас ховор байдаг гэдгийг бас олж мэдсэн. Гэхдээ мэдээж хэрэг таны асуултын ерөнхийдөө зөвлөх нь таны амьдрал тэр байр суурьтай бай. Бас мэргэжлийн онцлогоор найзлсан хүмүүсийн талаар асууж байна. Тэгэлгүй яг хөө ерөөсөө бас зураач хүмүүс чинь ер нь тодорхой хэмжээгээр ганцаардчиж өөрсдөө нэг уран бүтээл юм нь явдаг болохоор ер нь бол одоо өссөн үсээгүй бас айхтар нийтэж байгаад бас чаддаггүй. Гэхдээ яг нийлэх үедээ бол өстой жигэн нөгөө хан тэнгэрийг хүмүүстэл гэдэг шиг одоо наригдэх бас дуртай тийм сэтгэлийн эмоц их өндөртэй хүмүүс байдаг. Тэгээд ялангуяа би ч бас өөрөө ангийн дарга марга байсан. Бас нэг жоохон нэг тийм тодорхой хэмжээгээр нэг тийм бүр яг дунд нь орох гэхээсээ илүү нэг жоохон тиймэрхүү нэг хүмүүсийг заа чиглүүлэх маркийн юмд дундаа нэг өөрхөө ингээд одоо тий хамт олон чи ерөнхийдөө бас нэг тийм жоохон нэг энэ нэг жоохон хинээтэй ч гэдэг юм уу тий өгөөсөлөө жоохон нэг юу гэдэг лээ хямсгар гэж ярих тал байдаг шүү дээ тий. Тэгэхээр ерөнхийдөө бол надад бас ингээд нэг гоё тийм найз нөхдөд нандин холбоог мэдэрсэн цаг хугацаанууд зөндөө байдаг. Бие биендээ урам зоригийг ер нь бол өгч авалцаж ерөөсөө энэ амьдрал гэдэг зүйл бас хүн болж л өгвөл нөхдөө нөгөө танилтаа бол талын чинээ гэдэг шиг энэ амьдрал донд бас чи мэдээж ганцаараа ирсэн ганцаараа буцах ч гэсэн их гоё амьдралаа баялаг болгож өнөр олуулаа болж тий олонний донд нэр хүндтэй тий эргээд бодоход сайхан дурсамжтай байлгадаг тэр зүйлс чи одоо найз нөхөд шүү дээ. Тэгэхээр би тэр найзууд ер нь бол найз нөхөдтэй бол хүн чадвал туслаад чадахгүй бол ер нь бол бас тий ингээд бас ингээд цаг хугацаа болоо юуны аясаар жоохон пессимист маркийн руу орчих гээд л шээ. Ер нь бол хамгийн сүүлд өөртөө л их сайн найзлж сураад байгаа. Хүн бас нэг өөрөөсөө их холддог өөрийгөө тий ингээд ганцаардлаа гэж бодоод эморч гэж ярьдаг шиг. Гэхдээ хүн яг өөртөө найзлаад өөрийнхөө тэр дотор байгаа чин хүсэл тэр бяцхан хүүхдийг ойлгоод эхлэхэд
бас дагаад чиний өөрийн чинь гадаах бие авч явах байдал ч гэдэг юм уу энерги за тэгээ цаашлаад нөгөө хүмүүст ч гэсэн чиний тэр нэг өөрөөсөө мэдэрч байгаа тэр гоё өөрийгөө хайрлаж байгаа хүн чи ер нь хүнд их гоё харагддаг шүү дээ өөрийгөө гоё мэдрүүлдэг тэгж би ер нь ойлгоод өөрийгөө ер нь сүүлийн үед бас нэлээд жоохон залхууруулж сураад байгаа өөрийгөө амрааж сурж байгаа өөрийгөө жоохон эрхлүүлж сурж байгаа тий тэгээд миний бие махбод миний сэтгэл надад бас ингэж гоё баярлалтай байна тий за тэгээд ингэж энэ их ажил хийлээ энэ их цав хугацааг тий ингэж бусдын төлөө бас нөгөөтэйгөр өөрийгөө бас хайж явсан байх шүү нөхөр тий одоо намайг жоохон тооцоо гэдэг. Тиймэрхүү байдлаар найз нөхдөд холбоо маань одоогоор жоохон өөрийгөө дотгошоогоо найзлах маягтайгаа байгаа. Тэгээ мэдээж нэг гарын 5 нэг сайхан ирчүүд бий. Баяр хүргэе. Бид нар ч одоо өөртөөгөө найзлах гэхээр яг өөртөөгөө чадахгүй өөрийнхөө өрөөлтөй найзалчихэд идэх хүмүүс байлээ шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө өрөөлтөө биш, яг өөртөөгөө. Тэгээ ингээ ярахаар би сэтгэл оюун гэсэн 3 биенээс хүн хэрвээ бүттгэе гэж авч үзэх юм бол энэ 3-ыг тэнцүү авч явах нь л одоо тэр бид хэдий яриад байгаа чухал зүйлс байх шиг байгаа юм. Тэгэхгүй нэг нь өрөөсгөл юм уу нэг рүүгээ туушраад ирэхээр л нөгөө тэнцвэр алдагдаад байх шиг байгаа. Гэхдээ би хэл сэтгэл гэж яг энэ 3 тэнцвэрийг би дотор байдаг гэж боддгоо. Бас энэс гадуур байдаг гэж боддгоо. Би доторч байдаг, гадарч байдаг гэж бодож байгаа. Тэгээд тэр хоёр дотор гадар хоёрын хоорондох сүлэлдэлгээд их чухал юм байна да гэж ер нь тэгээ ухаарад байгаа. Тэгээд тэр одоо нөгөө бид нар чинь хүссэн хүсээгүй Эрдэнэ чулуун, Дарин чулууны Эрдэнэ чулуун, Ядамсарынгийн зал 2 гэж ингэж төрчөөд бод гатыг олчоод ингэж явахдаа яг мөн чанараараа явах гэтэл нийгэм гэдэг зүйлд ороод ирэхээр асар олон зүйл бидэрт нөлөөлөөд асар олон хайрцагын тунд хийчдэг юм байна. Тэгээ эргээд харсан чинь хүүхэд гаргацсан, бие хүн болчихсон нөгөө олон зүйлээсээ гарах гэж нөгөө олон хайрцагнаасаа өсрөх гэж тэр дундаа өөрийнхөө өрөөлтөө биш өөрийн чинь хэлдгээр өөрийнхөө төгөө уулзна гэдэг нь тийм чиг амар ажил биш байсан. Гэвчиг одоогийн нийгмийн нөгөө сүнсний буюу бомбын за тэгэл оюун мандлын ингээл асар олон үг орчуулгаар ярьж байгаа. Яг өөртөө очих тэр гайхамшигтай 90 100 нэрсэн болохоор одоо ер нь өмнөх жилүүдэд бодоход олон мэдээлэл дундаас өөртөө хэрэгтэйг шүүрдэж аваад бас жоохон хялбар болоод байгаа юм уу да гэж хараад байгаа. Гэвчиг бас нэг өрөөсгөл тал нь энэ олон мэдээлэл дундаас өөртөө хэрэгтэйгээ олохгүй бас төөрөд идэх юм бэ төөрдөг байшинд орсон. Тэгэхээр тэр олон төөрөгдөл дундаас гарахын тулд таны хэлж байгаагаар өөрийнхөө дотоод хөвгтдээ сонсох гэхдээ зүгээр нэг сонсох биш анирдах гэдэг нь их чухал юм уу даа л гэж. Хэрэгцүүлээд байна да. Тэгэхээр энэ тухай бол уран бүтээлч сүнслэг гэж хэлээд байгаа. За хүмүүсийн ярьдгаар онгод гэж хэлээд байгаа. Тэр гайхамшигтай мэдрэмжүүдийг мэдэрдэг хүн бол энийг бол одоо жирийн биднээс бүр илүүтэй мэдэрдэг байх тийм ээ. Их айхтар жирийн бид нар гэхээс илүү адилхан л би жирийн л хүн шүү дээ. Гэхдээ уран бүтээлч арай л хөг аялгау их шиг айцмын хувьд одоо арай юу байдаг болоо? Одоо бид нар ч юм бол өстой нөгөө живж ирэн штэ ингээл өөрийгөө анирдна гээд ингээл хичээгээд инээ тэр болж хахад уран бүтээлчд гэдэг арай нэг тийм шат ахиу байдаг гэж ойлгож болох юм болоо? Яг хөө тэр айхтар хөгжмийн зохиолчд бол мэдээж байгаа. За яруу найрагчд байгаа. Тэгээд зураач нар ч гэсэн байгаа байх. Гэхдээ би харьцангуй өөрөө зураач болохоор бас тодорхой хэмжээгээр нөгөө материалтай харьцаж тэр нэг мэдрэмжүүдээ илүү ойлгоод байна шүү дээ тий. Тэр аргуу хаасан ч гэдэг юм уу тэр одоо нот одоо бас тэр бяцлаглалын өвчмөөр холбогддог хүмүүс л өөртөө гайхалтай мэдрэмж авдаг бах. Би бол бас нэг өөрхийн нүүттэй байхгүй. Одоо баг чирэгсэл байж та бас нэг холбогдох нэг бөөгөр бол нөгөө би чи зингэрэхтэй хүн байгаа. Шууд ингээ байж идэг тэр чинь бас нэг арай нэг өөр төвшний левел юм баха. Харин тийм бах их олон зураг бүтээлээ зурхгүй бол би жирийн л мэдрэмжтэй бас тий. Айхтар нэг сүрхий хоолны
өндөр мэдрэмжтэй кино шүүмжлэгч ч гэдэг юм тийм байхгүй. Ялгаа байхгүй. Тэгээ яг бүтээлээ хийгээд эхлэхэд харин нэг жоохон нэг өөрийгөө нэг хосгүй гэж хаяа нэг огших юм уу яах юм. Film мэдрэмж орно. Өөрийгөө хосгүй өөрийгөө хосгүй гэж мэдэрч байгаа яг тэр мэдрэмжийг захиалагчдад таадаг бол талархах байх нь тийм ээ. Яг тэгвэл таныг яг тэгж мэдрэх тэр акшнг уулзуулж байгаа учраас. Тийм. Тэгээд тэр чинь мэдээч хэрэг нөгөө бэрхшээлээ давж гарсны дараа өөрөөрөө нэг жоохон омот шүү дээ. Эхлээл ингээд за айгүй гоё шинэ бүтээл гоё ертөнц гээл те. Нөгөө нэг жиг нөгөө харахад ойр хатсад хоол гэдэг шиг болдог байхгүй. Явц дундаа те. Чи намайг бас тийм ч амархан гэж бодсон те. Үгүй шүү гэ те. Намайг чи нөгөө нэг уран бүтээл чинь тодорхой хэмжээгээр өөрөө энерги аваад эхлэхээр ер нь бол би өөрийнхөө урд одоо нэг дайсан бэлдэж гин гэсэн байхгүй тий нэг утгаараа. Тэгээд тэрийг нэгэд эхлүүлсэн цаг хугацаа аваад байвал тэр томроо л байна. Хүчтэй болоо л. Тэгээд яг зөв ухаалаг системээр бас дунд нас нөгөө тэрийг хайрлахаа мартаж болохгүй ч нэ дайсан ч гэсэн шууд чи миний юу гээл тий одоо шонцогийн сэтлэлээр ч юм уу уран бүтээл хийн гэсэн ойлголт би бол ерөөсө боддог байхгүй. Хичнээн ийм айхтар хүнд дүрслэлтэй дайны тий ч юм уу тийм эмгэнэлт дүрслэл одоо зурж байгаа төсөөлөл л та тий тэрийг бол бас давхар тэр айхтар тэр дүрдээ ороод эмгэнж байгаа ууралж байгаа тэр хилхэнж байгаа дүр дүрслэлийг хийхдээ хүртэл бас хайрын мэдрэмжээр тий алдахгүй байж байгаа юм. Өөрөөр хэлбэл тэр чинь нөгөө мишок биш шүү дээ тий бас нэг тий одоо нэг өөр нэг хавтгай дээр өөртөө нэг тийм портал гоё нэг цаг хугацаа орон зайн тийм хаалга нээж штэ. Тэрийг өөрөө тэрлүүгээ ингээд орж байгаа нэг мэд нөгөө таны хэлдгээр нөгөө төөрч. Тэгээл нөгөө нэг гүйхэн ус байна да гэд өвдөг татсан ус байна да гэд яваа орсон чи пүлгээ орж байгаа. Тэгээд тэрнээсээ ингээд дээшээ сэлж гарах хугацаанд өстой их юм болно. Тэгээд бас тэр гүнлүү бас унах тусам тэнд ямар бас гоё байсныг олж харна тий. За тэгээд мэдээж хэрэг тэндээ арт блоконд ороо шантраад үлдчихвэл бас жоохон гонхтой. Яаж игэл дээшээ буцаж ирэг дээрээ гараад тэгээд юу ямар хөө гүн байсан бэ гэдгээ ингээд хараад тэн дээр өстой нөгөө түрүүний хэлдгээр би ч бас нэг жирийн үнээс бас нэг ийм нэг оюун санааны ертөнцтэй ялалт байгуулцдаг бас зүгээрчгүй нөхөр юм байна гэж нэг өөрийгөө нэг жоохон тоон. Тэгэл яг хөө тэр нөгөө уран бүтээлч хүнээ те бас нэг гоё тийм нэг хүүхд дотор байгаа хүүхдэл баярлж байгаа байхгүй те. Тэгэл тэрийг одоо юу гэдэг чинь ингэж айхтар хэцүү юм боллоо гэ дараагийн юмдаа яг нэг хальшрах гэхээсээ илүү те нөгөө хүн чинь нөгөө нэг дааж чадах хэмжээгээр зовлон ирдэг гэдэг шиг. Гэхдээ тэрийг зовлон гэж бодохгүйгээр л хийх хэрэгтэй. Яагаад тэгэхээр бүх юм нөгөө буддагийн хэлсэн үг шиг амьдрал бол угаасаа л тий. Ерөөс хамгийн би үнэн афоризм баг тэр гэж боддог шүү дээ. Амьдрал бол зовлон тий. Бүх юм орцсон. Харин чи энийг даван туулсны цаана ад жаргал байж байгаа. Яг нөгөө үгүй ядалтын нөгөө талд нь хайр байгаа тий. Айдсын нөгөө талд нь ир зориг байдаг гэдэг шиг тий. Тэгэхээр ерөнхийдөө бол яг энэ айдсаа ер нь бол айдсаа даван туулах процесс явагддаг гэсэн. Тэгээд тэрнийг юугаар давдаг вэ гэхээр ир зоригоор л давна. Тийм. Яг хөө дунд нь мэдээж аз болж нэг онготын юм уу те мэдрэмжийн бас нэг сайхан тэнсэн сайхан эрэг онготод олдчихвол амар олдохгүй тэгээд өөрөө Тэгэхээр уран бүтээл гэдэг чинь эмэгтэй хүн байдгаар дээр аваад үзэх юм бол 10 сар хүүхдээ нандинны тээдхтэй ер нь адилхан биш үү? Хайраар сургасан бүтээлээ та хараад тэгээд ингээд одоо тэр адреналин бүх тэр гайхамшигтай аз жаргалын дааврууд хийсний бүтээлийн ард нь гарсны дараагаар их хүн төрчөөд бүр одоо деваач ингэж хэлэх үү мэдэхгүй энэ үгийн санд байгаа хамгийн өндөр төвшин хүүхдээ төрүүлчихэд ингээд хөхөлөд сууж байгаатай адилхан тийм нандин мөч юм байна даа л гэж таны ярианаас. Тэгэхээр тэгэж хөөч. Ааха. Тэгээд тэр хүүхдээ айгу бас жоохон инээдтэйгээр ярихад те шууд нөгөө нэг цагцгаа нөгөө нэг бүрэгдчихлөө те
цагцаагаа нөгөө төрөөл жоохон холжол алвчин нэг ингэх үед л нөгөө модны оройгоос түлхэд нисүүл нис бяц өсрүүл бяц өсөр гэдэг шиг тэгээд тэр хүүхэд нийгэмд гараад тэр бүтээл амьд үлдэх үү амьдрах уу гэдэг чинь бас тэр бүтээлийн тэр хүүхдийн өөрийнх нь бас хог тавилан бас потенциал нь байна л та тий. Тэгэхээр их тэр чи одоо би дурд дуусчаа нэг өндгөө дарж байгаа юм шиг минийх гэ дараа суугаад иж болохгүй нисэх хэрэгтэй байхгүй тий. За явж бол өөр уран бүтээлүүдтэйгээ тий үеийнхээ нөхдүүдтэй явж хаана байгаагаа мэдэр гэ тий. Тэгжээш дахлаатай болох нь шүү дээ тий. Тэгэхгүй бол тийм байх. Тий. Тэгээ тэр донд чинь нөгөө сураг алдрах нь ч байгаа. Би сайн явж байгаа шүү гэж байгаа ч байдаг. Тэгэхээр бота боён болоод ирж байгаа нууд нь ч бас байгаа шүү дээ тий. Тэгэхээр ер нь бол тэрэн дээр бас ингээд тодорхой хэмжээний уран бүтээлч бас наваа сонсож байгаа хүмүүс байвал тэгж өөрийнхөө цаг хугацаа зүрх сэтгэлтэй энэ мэдлэг аваас бүх юма нэгд л зориуд чи нөгөө нэг Микеланжело гэдэг алтар зураачийг ер нь бол би бас их гоё тийм өөрийнхөө нэг одоо тэр чинь нөгөө хиний давинчитэй нэг үе төрсэн агуулсууд мастер шүү дээ. Тэр зураачийн үг ер нь надад бас агүй их орон зориг оруулдаг. Тухайн үед л бас сурвалжлагч байсан тэр хүн очоод нэг сурвалжлагч очоод нөгөө айхтар нэг ханы сүм байдэн шүү дээ. Таацны зурагтай. Библийн нөгөө нэг ерөөс бүх юу барьт. Хинч харахгүй тэр харанхуй булан хүртэл яагаад тэгэж те хамгийн их зүрх сэтгэлээ гаргаж бүр ингээ нэг ч алдаа мадаггүй зурсан юм. Тэргээр баг хүн холихгүй штэ. Тэр хэсгийг баг зурх хэрэг байсан юм харанхуй болон гэсэн чинь. Микеланжело тэгж хариулсан ба. Би хүмүүсийг хуурч чадна те. Харин бурхныг хуурч чадахгүй. Бурхан те бүгдийг хайцаа гэдэг. Өөрөө бас их тийм зүтгэлтэй тэр христийн те хүм итгэж байсан хүн чинь тэгж айхтар бүтээлтэй те ерөөсөө ингэж үнцэн нүгдэг. Тэгээд ялгаа авахгүй би те хүмүүсийг хуурч чадна, өөрийгөө хуурч чадахгүй шүү. Би нэг бурхан гэж том ярихгүй. Би хүмүүсийг хуурч чадна, би өөрийгөө хуурч чадахгүй. Энд улаан цайн те дотоод төлмөгийн байгааг мэдээд ижиж те энийгээ чи хий бүр яг ингэж өөртөө те тэр хүн чамаас одоо юу гэдэг яг мэрэгжлийн уран зургийн юм шаардахгүй ч гэсэн чи өөртөө үнэж байгаад энийгээ өөрөө хий те тэгдэг одоо нэг юу гэх юм нэг баримтлах зарчим гэх юм аа тэр ер нь их зүгээр надад санагддаг. Тэгээ Японы бас нэг гоё юу гэдэг ишлэл бурхан детальд оршдог гэдэг. Тэгэхээр юу Япончууд нэг айхтар деталь нь ерөөс алддаггүй байдэн шүү дээ. Тэгэхээр те деталь гэдэг бол ерөөс тийм чухал байдаг. Тэр нь ерөөсөө бас л нөгөө нэг Япон хүмүүсийн өөрсдөө тийм айхтар сахилга баттай байдгийг хэв шинж байж байгаа. Тэгээ бас хөөхөө Монгол хүн байж ингээд янз янзын соёлын иргэншлүүдээс авахаагаас авна штэ. Тэгэлгүй яах вэ? Бид нар чинь 5 твтэй бэлхийн мад бүтэн оршиж байгаатай адилхан. Өвгдөөс бол өөрлөгөө буюу та бүхэн ярьж байгаа өөрийнхөө өв соёлыг хичнээн хүндэтгсэн хүн бусдынхыг бас яг зэрэгцүүлж хүндэтгээд бүгдөө зэрэгцэн оршдог гэдгийг тэр гүн ухааныг л биднэрт маш олон талбарт л үлдээсэн байлээ. Тэгээ одоо бид нар бүх талаараа тэрлөө тэмтчихэд яваад ах шиг байна. Тэгээд за Германы философч байхаа урлагт яг л хайр дурлалд ханддагчлан чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй гэд хэлсэн. Би энийг яг тантай ярихтаа бүр ингээд хэлээ даа гэж бодож байсан чи таны түрүүний хэдхэн хормын өмнө ярьсан тэр зүйл Микеланжелог жишээ татаж ярьсан зүйл яг л энэ байла. Тэгээд урлаг гэдэг нь ингээд тийм жижигхэн зүйлээс бүх нэгж том зүйл бүтдэг. Тэгэхээр бүхлээр нь бүх зүйлийг хараад түүнд чин сэтгэлээсээ хандаад гэд. Тийм ээ. Дурлал хайр гэдэг чинь гадна талаас нь царай нь хөөрхөн юм гэж дурлахгүй мөн чанарт нь хүмүүс шунан, дурлан, хязгааргүйгээр тэгээд зовлон жаргалаа туулаад явдагтай л адилхан хоёулаа битээр яриа дарин чулууны 9 чулуун хэмээхийн авьяастай тэгээд өдөр болгон аавынхаа тэмдэглэлийг бүх зүйлээс хараад ахиж явдаг ийм сайхан уран зураач, бүтээлч залуу үедээ ярьж сууж байгаадаа их талархалтай байна. Үүнийг өгийн далимт хэлээд авъя. Тэгээд гүн мөргээд хөрөлтөний маань
нэг хоёр хүн болгоноос сониучрахын асуудаг ертөнц нь юу гэж боддгийм болоо гэж асуудаг хоёр асуулт байдгийн. Түүний нэг нь болохоор одоо цагийнхаа гайхамшигыг та ер нь юу гэж боддог вэ? Бас айгуу сонио асуулт шүү дээ, тэ. Одоо цагийн гайхамшиг. За одоо тэгэл та бүхэн энэ ярилцлал гайхамшиг юм шүү. Яг энэ момент те энэ мөч. Тэгээд яг хоо би жоохон панел хариулчлаа. Ер нь та зөв гүн асуугаад байх шиг байна. Нөгөө now and here гэдэг нэг тийм бас нэг хөрхөн зэн буддистийн нэг тийм энд ба одоо гэдэг бас нэг юу гэдэг штэ. Ерөөсөө л тэр хоёр дээр төвлөр. Ерөөсөө тэр чинь л чиний утга учир зүгээр л энд одоо тийм. Одоо тэр чинь өнгөрснийг биш, ирээдүйг биш те. Зүгээр л энд одоо хоёр дээр ерөөсөө бүх ертөнц чинь явагдаж байна гэдэг утгаар. Тийм гэхдээ яг одоо цагийн гайхамшигыг бол одоо энэ амьсгалж байна, би энэ сайхан харж байна. 5 мэдрэхүй маань сайхан эрүүл зарвал эртэн бүтэн байна. Энийг маань заяасан Тэнгэр бурхандаа ээж аавдаа баярлж байна те. Бас энэ дэлхийн сайхан нэг энерги болсон энэ сайхан хүүн нутдаг Монголдаа би бас төрсэн байна. Сайхан энэ Монгол ийм сайхан буян дэлгэрсэн сайхан хүмүүстэй уулзаж танилцуулж байгаа энэ сайхан хувь тавиландаа баярлж байна. Надад энэ одоо цагт байгаа ерөөсөө энэ бас сайхан залуу насндаа баярлж байна те. Бас одоо би өөрийнхөө хийгдэх дараагийн прожектууд маань бүтээлүүд маань намайг хүлээгээд байж байгаад баярлж байна. Бас хүмүүст бас айхтар тийм сэтгэлийн үүр болон тий одоо тийм хүмүүст одоо орсон тийм хүлээс байхгүй тэр нөхцөл байдлыг биелүүлж чадсан өөртөө баярлж байна. За тэгээ одоо цагт буюу ер нь бол ингээд хийж бүтээх зүйлсийг маань ингээд бас олон түмэнд танилцуулаад дээрэс нь таа ч гэсэн өөрийнхөө ингээ одоо цаг өөрийнхөө цаг хугацаа ертөнцөө надад зориулж байгаад чинь баярлж байна. Ер нь тэгэхээр одоо цагийн гайхамшиг би бол талархал гэж ойлгоо. Тий. Дараагийн маань асуух асуултыг та ингээд яг хамруулад маш гоё гаргаж ирлээ. Үнэхээр талархад. Үнэхээр талархад. Талархал өөрөө их өндөр одоо энерги гэж хэрвээ байдаг гэж үзээд төвшөнтэй гэж үзэх юм бол өөрөө их хүн болгон түүнийг туулж гараад чин сэтгэлээсээ талархаж ижил тэр долгион дээр очдөг юм шиг байгаа юм. Тэгээ хүн болгонд өөрийнхөө хэмжээнд очисон байх. Тэгээ одоо цагийн гайхшиг бүлгүй яг л одоо байдаг. Яг л одоо энэ үл үнэхээр яг одоотой орших нь бол өөрөө их гайхамшиг байгаа. Тэгээд 88 хүн 88 болоо өөрийнхөө ертөнцөөр хариулсан. Тэгээд тэдгээр хүмүүс маань яг тэр цаг тухайд юу гэж бодож ийнө гэх буюу тэр сүлэлдэлгийн дундаасаар хариултад баг шиг анзаарагдаад байдгийн. Тэгээд ийм сайхан уран бүтээлчөнтэй өөрийнхөө нуугдмалч гэмээр юм шиг гисэн мөртлөө хөгс совчиг ингээд бэлэн байж байгаа. Ажиглал бүх зүйл нь ажиглаж болмоор юм шиг гівчиг цаанаа нууцлаг байдаг сайхан ертөнцөөсөө биднэрт хуваалцсанд маш их баярлалаа. Тэгээ та ер нь ингээд нийт монголчуудтай элэг нэгтнүүдтэй болоод дэлхийн нийтээр цацагдсан бүх монголчуудтай зориулаад нэгт залуу хүний үднээс, хоёрт Монгол улсын иргэн хүний үднээс, гуравт сайхан бүсгүйн ханы үднээс ер нь бид нар юуг баримтлаж явбал дэлхийн ертөнцийн Монгол хүнээ авч үлдэх вэ? Одоо нэг их том үн цэний тухай хүн болго ярьдаг болчихжээ. Гэхдээ уран бүтээлч хүний нүдээр хараад юм уу? Эсвэл ийг л зүгээр л Монгол иргэн хүнийхээ үднэс бид нар ер нь хамгийн нэгдүгürt энэ чухал юм байна шүү гэж таны бодож явдаг. Эсвэл олон түмэндээ хэлээд нэг ч гэсэн хүн мэдээд аваасаа гэж бодож явдаг зүйлийнхэн тухай би хөндөөгүй байж магадгүй. Тэгэхээр энэхүү хормоо би танд өөрийнхөө тэр бодож явдаг нандин зүйлийнхаа тухай хүмүүст хандаж хэлээсэй гэж хүсэж байна. Монгол ахын дүүстэй хандаад Монгол хүнийхээ бас нэг та нэг юу бодож явдаг зүйлсээ гэсэн шүү дээ тий. Бүр ингээд яг бүр монголчуудаа. За бас л их айхтар ингээд тарих ерөн задрахаар асуулт байна. Тэгвэл чадлаараа нэг нэвтрүүлээд хариулах гэдэг оролдоод тах юм. Мэдээж зэрэг өөрийнхөө субъект өнцгөөс л хариулах юм байна шүү дээ тий. Хүн тэр за шууд юунаас л эхлэе дөө.
өөрийнхөө мэрэгчлэрээ л төрий барьчтай юм уу да. Миний хувьд бол яг би энэ мэрэгжил болон энэ одоо зураач урлагийн ертөнц рүү ер нь их нарийн явах тусмаа ерөөсөө энэ миний монголчуудаа энэ өгж байгаа миний энэ зүгээр юм одоо за яг юу бичдэг хүнээр ярих юм бол би орчуулагчийн ажил хийж байгаа байна гэж өөрийгөө ойлгосон. Өөрөөр хэлбэл энэ мөнх тэнгэрээс өцөг өвгдөөс биднэрт ингэж ирсэн энэ сайхан үлгэр домог туйл те. За бас энэ айхтар гоё энэ угсаатны зүв ахуй те. Тэр ерөөсөө энэ бас оюун санааны тэр бүх энэ бит болон бит бос үүдийг би чадан ядан энэ бүтээлээрээ дамжуулж бас уран бүтээл болгож нөгөөтэйгөр өөрийнхөө уран бүтээлийн нүүр царай болгож байгаа хувьд энэ бол миний хувьд би энэ сайхан өв сангаас ингээ орчуулга хийж те олон түмэндээ танилцуулж дэлхийн нийтэд ялангуяа Монгол өв соёлыг илүү гоё үзгөөс нь гаргаж монголчуудтай ч гэсэн илүү өөр үзгөөс нь гаргахын тулд би ингэж зорж байгаа байна гэдгийг ойлгосон. Гэдэгчлээ бид нар бол яг энэ өөрсдийнхөө Монголын өв соёлоо ингээд уудлаад баршгүй энэ бүр айхтар бүр юм бүхэл бүтээ ингээд тэгэхгүй баг яг ингээд бит номын сан болгох юм бол энэ бараг ингээд тий дэлхийг маань хэд тойрох хэмжээний ийм их өв сан зүрх материалын байдлаар бодоход л зүгээр надад нэг ганцхан зүйл тийм би өөрөө ингээд бас өөрийнхөө тухай товчхон ярихад би өөрөө туйлс домог ийм чиглэлээр бас ер нь хувийн уран бүтээлээ хийдэг болохоор надад тэр ертөнцийн зүгээр нэгхэн туйлсыг л барьж авч ихэд тэр дотор ямар их гүн ухаан, ямар их философи, тэгээ ямар их тэр хүн хоорондын тэр харилцааны амин сүнс тэгээд тэр мэдээж мангас чөтгөр одоо юу гэдэг чинь хатан баатар зоригт ир дурлалт гүнж гэдэг юм уу те тэгээд эцэг өвгүүд дандаа ийм ерөөсө орчин үед зүгээр ингээд байж болох энэ нийгмийн бүх том зохион байгуулалт улс гүрнүүдийг ингээд те төлөөлүүлээд хийчихсэн ерөөсө хүн төрөлхтөн зөрчилдөггүй байх бас зөрчил гарч ирвэл тэрийг даван туулах ямар тийм нууц онс үедээ ямар тэр код мэдлэг үедээ те тэдрийг ингээд бүгдийг ингээд сайхан кодлоод биччихсэн тим юм шиг санагддаг байхгүй. Тэгэхээр ялч мэрэгжлийн бай ямар ч юутай бай сонирхолтой бай Монгол хүн бол ерөөсөө юунасаа бол хизээч тасрахгүй байна гэдгийг би ойлгосон. Энэ өвгдийн явж байгаа энэ нэг тийм нэг бөөхөө байна шүү дээ. Сүнсний тий ясан тосон сүнсэн. Тэгээ одоо бас энэ цаг үед хүмүүс их тийм юу руугаа их хандаж байгаа нэг надад сайшаалтай санагдчихэв. Яг үндсэн өөрсдийнхөө бас яг шүтэх зүйл манаас юу юм бэ те бидний бас архигдуулаад байгаа зүйл маань юу юм бэ за тэгээ дор дороо хүмүүс өөрсдийнхөө бас өөртөө нийцэлтэй байдлаар ингээд ямар ч хэлсэн оюун санааны төвшөнд монголчууд бидний цаг хугацаанд жоохон гэгэрхээсээ илүү нэг арай нэг өөр төвшөнд гарах хэрэгтэй байна. Тэр нь зөвхөн одоо энэ англи хэл ч гэдэг юм уу те одоо энэ даяарчлалт шаардлагатай эрдэм мэдлэг гэхээсээ илүү бүр энэ те цаг хугацааны эрдэм мэдлэг бидэнд өгсөн энэ сүнсний энэ мэдээлэл энэ юу нэг хаанаас өгшөлтэй юу юм тэрнтэйгээ танилцаад холбогдоод за тэгээ болж өгвөл одоо цөөхөн монголчууд ингээд баг багаар те өөрсдийнхөө тэр нэг үдэл санаагаараа сайхан нэгдээд явчвал тэр нь бидний яг энэ цаг хугацаанд суурийн их сайн тавьж өгөх юм бол дараагийн үеүүдэд маань ингээд те 13 дугаар зууны манай их хааны маань те тэр нэгдсэн тэр сайхан зохион байгуулалт их Монголын амар амгалан гэж тэр яригдчихсэн тэр оюун санааны бүх тэр арт түмнэрээ бүр юм нөгөө пост юу лээ ямар Монгол билээ Пакс Монголиа гэдэг шиг тийм нэг бид нар ер нь яг тэр оюун санааны төвшөнд арай дээр жоохон дээшээ гарцсан байхад бүгд тайван тий амар амгалан өстой нөгөө нэг төлсөн нэг гоё хэллэг байдаг шиг тий дайс халдах дайсангүй тий тэгээд өгүрэх гарцгүй тэгээд ер нь бол өөрсдийнхөө ингээ бүх хичээл зүтгэл болон энэ бодол санаа маань бидний ингээд явж нэгэн зүйлийн төлөө л дор дороо л үзээд байгаа байх шүү гэдгийг л би ойлгосон.
Тэгэхээр ер нь аль нөгөө хүн өөрөөсөө их л идэх шиг те. Тэгээ одоо нэг болж өгвөл тэгээ өөрөө эхлээд жоохон нэг ойроо хавийнхаа хүмүүст нэг жоохон гэлбаа төрүүлээд тэгээд тэр чинь ингээ баг багаар явж идэл тэнд ч нэг гэлбсан гоё юм гэгээтэй хүмүүс энд ч гэлбсан гоё гэгээтэй хүмүүс те мэрэгжил салбар нь өөр ч гэсэн ерөнхий утгаараа бидний сүнс чинь бас те нэг л тийм гоё зүйлээс ингээд хаягдсан юм гоё нэг тийм гоё системийг л бид нар ерөөсөө нэгжүүд нь юм байна шүү дээ гэдгийг ер нь ойлгосон. Тэгээд бодоод эхлэхлээр нөгөө нэг хувь хүний өөрийгөө те дүгийлгэх за цаашлаад нөгөө нэг ертөнцийн төв гэж бодох тиймэрхүү бодол идэр бол яг утгагүй санагдчих хэлдэг юм хэлээ л дээ. Айда. Тийм. Эрийнхаа сайд, эмийнхаа сайд яваад байгаа юм биш бүлгөө. Бүх юм хоорондоо учиртай. Учир нь байна уу, утга нь байна уу гэдгээ бас нэг ялгаад учиртай төөрөөд баймаргүй юм шиг байгаа юм тийм ээ. Утга дээр нь бас нэг жоохон төвлөрөө тэр хоёроо яг тэнцвэржүүлээд явах юм бол дарин чулууны эрдэнэ гэдэг хүн би ийм зүйл бүтээх гэж иржээ гэдгээ онцсон байгаа шиг хүн бүхэн оноод л оюун санаагаараа ив нэгдэлтэй байх юм бол Pax Mongolia буюу оюун санааны ив нэгдэл аанда бүрдэх хөрсөн сайхан бүрдсэн гэж ерөнхийдөө хараад байгаа. Тэгээ ийм сайхан цаг үед мөр зэрэгцэж амьдраад анх их мөх 3 цагийн хэлхийг уран бүтээлээрээ ард түмэндээ толилж яваад үүдээ маш их баярлаа. Тэгээд оюун санааны эв нэгдийг түгээгч амар амгаланг зураас олгоноороо мэдрүүлэгч ийм сайхан хүүхд төрүүлсэн аав ээж хоёрт нь өдөө болт дээр нарийн нандаа холбоог өгч байгаа удмынх нь бүх өвөг дээдсүүдэд нь энэ олон үзэгчдийнхээ өмнөөс дахин талархаж байгаагаа хэлье. За залуу ихчтэй бас баярлалаа үдэж байгаа хүмүүстээ бас бүгдэнд талархлаа. Тэгээ мэдээгээ хийж байгаа ажил бол үнэхээр гайхамшигтай. Одоо би таны юунд дор нөгөө Facebook агийнхаа нэрийг биччихээ хүмүүс тэгээд тэр юуноор ороод нүүр ном хуудас руу н ороод одоо уран бүтээсэн тэр зураг хөргийг нь хараад ингээд би бол таны бүтээлийг хараад соронз мэд татагдчихсэн олон жилийн өмнө тэгээд та тэрийн донд нэг цайхаа яриа хөрөө болж исэн тэгээд тэрэн шиг ингээд олон хүнд шууд сүнслэгээргүй юу амин чанараараа шууд мөн чанараараа юу ч нөлөөлөхгүйгээр шууд татагдах үнэхээр амин сүнстэй байдаг таны бүтээлүүд тэгээд тэр сайхан амин бүтээлүүдээ олон олныг хийгээрээ намын хөх төнгөршгэ уудам намын хөх далаашгэ гүн их тал шиг уужим сайн сайхан бүхнийг танд хүсье. Тэгээд цагаа бидэрт зориулсанд маш их баярлалаа. За их сайхан өрөөлийг хүлээж авлаа. Баярлалаа. За сайхан амраарай мэдөө. За сайхан амраарай.